За бид нар 5 жилийнхаа үр дүн ингээд өнөөдөр бас хэлцэж байна. За тэгээд хэд хэдэн энэ төсөл арга хэмжээнүүд төлөвлөсөн энэ ажлуудыг харлаа. За ихэвчлэн одоо нийгэмд маш хүнд байгаа салбар маань дандаа 90-с дээш хувьтай ингээд үнэлэгдсэн байна. Энийг одоо ямар аргачлалаар үнэлсэн бэ? Нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, эрүүл аюулгүй орчрох, амьдрах одоо энэ боломж нөхцлөөс маш хүнд байгаад байна. Тэгэхээр яг энэ асуудлууд дээр манайх ингээд 90-с дээш, 80-аас дээш хувь энэ төргээд ингээ хувь өгöd үнэлсэн байх юм. Нэг хэдэн хурал семинар хийсэн, хэдэн хүүхэд цуглуулсан одоо арга хэмжээ ажил хийчлээ гэж ярьж байвал бас өрөөсгөл юм аа. Энэ дээр яг ямар арга хэмжээ хийсэн бэ? Нэг. За хоёрдугаарт соёл урлагийн газар, нийслэлийн аяж жуулчлалын газар хоёроос асууя. Энэ Улаанбаатар хотод энэ соёл урлагийн одоо байгууллагын бодлого, чиглэл гэж байна уу? Уялдаа холбоо байна уу? За мөн соёл урлагийн байгууллагатайгаа энэ аяж жуулчлалын газар маань уялдаж ажилддаг уу? Бид нар нэг ийм дүн тоо ажил нэг ийм хийсвэр юм руу одоо хитрхи ингээд дагнаад байгаа юм биш үсттэй. Энэ хүний хөгжил, хүүхдийн хөгжил, иргэдийг соёнг гэрүүлэх энэ ажил маань одоо ер нь бол орхигдоод байна. Хитрхи их одоо ойлгомжтой мэдээж хэрэг Улаанбаатар хотын нөхцөл байдлаас шалтгаалаад утаа, зам, төгжрөл, байшин барилга гэх мэтчлийн ямар гоо хитрхи их одоо анхаарад энэ хүний хөгжил рүүгээ, эрүүл мэнд рүүгээ, боловсрол руугаа, соёл урлаг руугаа, аялал жуулчлал руугаа гэх мэтчлэн энэ иргэдийг соёнг гэрүүлэх ажил руугаа одоо анхаарахгүй байгаа юм биш үү? За би яг энийг энэ салбар хариуцж байгаа энэ байгууллагын удирдлагуудаас асууя гэж бодож байна. Нийслэлийн соёл урлагийн газар, аялал жуулчлалын газрын бодлого юу вэ? Чиглэл юу вэ? За өнгөрсөн энэ 5 жилд хүүхэд гэрэл хөгжлийн газар гэж байсан. За тэр байгууллагын одоо үр дүн бас нэлээд юм өндөр хувьтай ингээд үнэлэгдсэн байна. Яг ямар аргачлалаар үнэлээд байгаа юм бэ гэдгийг асууя гэж бодож байна. За дараагийн нэг асуудал нь бид нар энэ байгаль орчинтой холбоотой асуудлуудыг бас дурдахгүй болохгүй. За өнгөрсөн жилүүд ч гэсэн бид нар ярьжсэн нийслэлийн байгаль орчны газар гэж одоо юу хийдэг газар вэ? Зөвшөөрлөгдөг газар болцсон юм уу гэд. Тэгэхээр сая нийслэлээр бас хэд хэдэн томоохон ан амьтантай холбоотой бас ажлууд ингээд зөрчлүүд нэлээд одоо гарлаа. Тэгэхээр энэ дээр бас яг ямар бодлого баримталж ирсэн бэ өнгөрсөн жилүүд гэсэн энэ тодорхой асуудлуудыг яг байгууллагын удирдлагуудаас асууя гэж байна. За өнөөдөр бол 3 хяналт шинжилгээний үр дүнд танилцуулагдж байгаа. Эхнийх нь болохоор засаг даргын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөртөөр хийсэн 25 оны бол хяналт шинжилгээ. За бид нар яг нэг анх юу төлөвлөгдсөн ажлынхаа дагуу зөвхөн үнэлгээ хийгдэж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн хүний хөгжлийн бодлого дээр одоо ч бол засаг даргын мөрийн хөтөлбөртөөр 164 арга хэмжээ бол төлөвлөж, за энэ оны 25 оны байдлаар бол 94.1% гүйцэтгэлтэй гэдэг ингээд тус бүр арга хэмжээнүүдээрээ за яг нийгмийн салбар хүний хөгжлийн бодлого учраас ер нь бол голдуу, сургалт, семинар, нийгэмд нөлөөлөх ажлууд бол голж байгаа. За үүнээс ингээд зүгээр жишээлх юм бол сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сурвалжчдын насны онцлог тохирсон эрүүл мэндийн сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулна гэдэг. Тэгээд засаг дарга 25 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн А-дров 133 дугаар захирамжаар амьсгалын замын халдвар түвшнээс урдсан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай гэдэг. Ингээд сургалт хийгээд 1.3 сая хүнд одоо 219 удаагийн давтамжтай сургалтыг хийж ингээд зохион байгуулсан гэх. Тэгээ энэ ажил дээр бол 100% үнэлгээтэйгээд сургалтыг бол зохион байгуулсан учраас нийслэлийн эрүүл мэндийн газраас бол хийсэн гэдэг. Ер нь яг нийгмийн хүний хөгжлийн бодлогууд дээр бид нар илүү сургалт нөлөөлөх нийгмийн кампанит ажлууд болон эдгээр ажлуудыг төлөвлөсөн. Тэгээ яг төлөвлөсөн ажлынхаа дагуу гүйцэтгэлүүд гарсан учраас ингэж өндөр хувьтай харагдаж байгаа. Мэдээж нийгэмдэр энэ эрүүл мэнд хүний хөгжлийн салбарт бол асуудлууд их байгаа. Бид нар санхүүгийн мөнгөний хувьд боломж энэ чадамжаа өмнөд чадамжгүй ажлуудаас оруулаагүй байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө боломжит ажлуудаа төлөвлөөд оруулсан учраас 25 оны гүйцэтгэл харьцангуй төлөвсөн ажлууд бол хүний хөгжлийн салбарт, ногоон хөгжлийн салбарт бол хийсэн байна гэж ингэж харагдаад бол үнэлэгдэж байгаамаа. Салбаруудад бол асуудлууд байгаа. За бусад асуудлууд дээр манай салбар хариуцсан дарганаар үргэлжлүүлээд төлөөлөгчийн асуултанд хариулъя. За засгийн газрын гарсан 43 дугаар тогтоолын дагуу энэ үнэлгээ маань хийгдэж байгаа. За 2024-с 2028 оны засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тухайн жил буюу 2025 он хийгдэх ажлуудыг салбар бүрээр ингээд санал аваад тэднээс эренблээд төлөвлөгөөгөө баталгаад ингээд хэрэгжүүлж байгаа.
За үүний дагуу салбарууд маань тайлан хариулж энэ тайланг үндэслээд хяналт шинжилгээ үнэлгээний газраас тогтсон журмын дагуу ингээд үнэлсэн үнэлгээ маань энэ за төлөвлөлтөн дээр ирүүлсэн санал дээр тайлан харгалзаж үзэж үнэлж байгаа. Яг нийгэмд бол хурж өгнө гэдэг дээр бид нар бас үр дүнгийг нэргэн харах бас ийм зайлшгүй шаардлага байгаа. Төлөөлөгчтэй бол санал нэг. Нийслэлийн аж үйлчлийн газар чиг үүргийнхээ хүрээнд гадаадын жуулчдад зориулсан болон нийслэлийн иргэд мөн дотоодын жуулчдад зориулсан олон нийтийг амар чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай байлгах чиглэлийн ивент арга хэмжээнүүдийг жилдээ 20 орчим зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ ажлуудыг төлөвлөлт зохион байгуулахдаа бид нийслэлийн соёл урлагийн газартай бодлого чиглэлээр нийлүүлэн төлгөө гаргаж хамтран ажлын хэсэг болж ажилладаг. За манай байгууллагын чиг үүрэг бас Монгол улсыг болон Улаанбаатар хотыг дэлхийд сурчлах ажлын маркетинг ажлууд бас зохион байгуулж явуулдаг. Мөн дээр нь бид нэр хоггүй зөв аялах, зөв боловсон аялах, байгаль орчиндөө ээлтэй аялах зэрэг нийгмийн нөлөөлийн ажлуудыг бол жил болгон тогтмол зохион байгуулж ажилладаг. Манай байгууллагын үндсэн бас нэг ажлын хэсэг болж явдаг юм аа. Хариуж дуслаа. За уулын аманда нийслэлийн байгаль орчны газраас нийтдээ 33 байгальд хамгаалагчийг газар дээр уулын аманда одоо тухайн хэсгээ хариуцсан ажиллаж байгаа. За сая өнгөрөх 7 хоногт гарсан тэр амттай холбоотой сошиал төрөсний асуудал болохоор яамны харьяа богдхан уулын дархан цаас газрын болсон хил загт болсон асуудал байж байгаа. За энэ ажлыг бас бид өмнө яг иймэрхүү асуудал болох вэ гэдгээс урьдчилан сэргийлэх байдлаар 14 хоногийн өмнө богдхан уулын дархан цаас газрын захиргаатай уулзаад 8 төрлөөр юм хамтран ажиллах юм санамжч төлөвлөгөө гаргасан байж байгаа. За үүний нэг нь бол стандартын бус хашаа хайсыг одоо буулгаж стандартад нийцүүлэх ажлын нэг нь байсан. За яг энэ стандартыг хашааны стандартыг болохоор 2025 онд батлуулсан стандарт байж байгаа. Тэгээд тэр стандартаа мөрдүүлэхээр ажиллаж байна. За яг 10 сараас хойш нийтдээ 25 хашааг био кабинет чиглэлийн яг нийслэлийн хариуцж байгаа төлөвлөсгөл төр хашааг одоо тайрч янзалж амтан чөлөөтэй нэвтрэх давах юм боломжийг бүрдүүлэх чиглэлээр бас ажилласан байж байгаа. Миний яг нэг асуугаад байгаа асуулт маань бас би нэгсэндээ энэ чи тоо баримтыг бол хараад байна л да. Тоо баримтыг хэдэн одоо арга хэмжээ зохион байгуулсан хараад байна. Ямар үнэлгээтэй ба үр дүн нь юу байсан бэ гэж асуугаад байгаа. За саяхан бид нар одоо жишээлбэл аял жуулчин газраас өвлийн наадам гээл ингээл хийлээ. Хэдэн хүн очсон бэ? Тинчээ яагаад одоо сургуулийн ахлах насны хүүхдүүд очоод уралдаан тэмцээнд хангалтгүй харагдсан. Тэгэхээр энэ нийт одоо энэ байгууллагууд хэд хэдэн төгрөгийн төсөвтэй байдаг юм бэ? Яг энэ тодорхой төсвийн асуу бий. Энэ дарга нар нь байхгүй үйл ажиллагаагаа өөрсдөө бол одоо сайн хангалттай гэж үнэлээд байгаа юм байна. Тэгээ яагаад энэ бодлого байхгүй байгаа юм бэ гэж би тодруулж асуугаад байгаа юм. Нэгсэндээ соёл урлагийн байгууллагыг бол би нэлээд одоо юм хүндэрсэн байна гэж хараад байгаа. Одоо хотын дарга ч гэсэн өөрөө хэлээд байгаа шнэ. Аялал жуулчлалыг, соёл урлагийн байгууллагыг энэ соёлын төвөргөөг Улаанбаатар театрыг хөдөлгөөнтэй байлгаад өгөөч гэдэг. Одоо гуйгаад хилээд шаардаад байгаа шнэ. Тэгээ бодлого нь гараагүй юм чи одоо яг энэ үйл нийслэлийн байгаль орчны газар нь 2025 онд байгаль орчны хамгаалагч чиглэлээр 2.7 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан 33 нэр төлөв үйл ажиллагаа явуулсан байж байгаа. За 2026 оны төсөвдөр 47 ажлын хэмжээнд 4.7 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан юм байж байгаа. За хэн шинжилгээний үлгээний газар нар мөнх хоёр байна. За манай хэн шинжилгээний үлгээний газар нь 2025 оны 11 сарын 12-ноос хойш бүх байгууллагуудын нийслэлийн харьяа агентлаг байгууллагын 100 гаруй байгууллагуудаас бодлогын баримтч тусгацсан арга хэмжээнийхээ биелэлтийг авч нэгтгэх бичиг явуулсан дагуу бүх харьяа агентлаг байгууллагуудаас тайл мэдээг нэгтгсэн. Энэ үнэлгээний дүн нь болохоор засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу энэ үнэлгээ гаргаж байгаа. Хэрэгжиж дууссан бодлогын баримтчдэр бол 85-аас дээш хувьтай үнэлэгдсэн бол үр дүнтэй 85-аас доош хувьтай нь болохоор үр дүнгүй гэж хардаг. Энэ дотор бол яг 80%-тай 85%-тай хүрээгүй 80%-тай ч юм уу 84% ч юм уу гэх мэт олон арга хэмжээнүүд энэ дотор үр дүнгүй гэдгээр хардаг. Бид нар манай газар бол саяны хэлснээр 2025 оны засгийн газрын 44 дугаар тогтоолын дагуу хэн шинжилгээний үлгээж дүнгийн гаргасан байна. Байгууллагуудаас ирүүлсэн тайлан мэдээ нотлох баримтын хамт үнэлээд. За Батсүх дарга байна. Батсүх дарга харуул. Үр дүн юу байсан? Төсөв санхүү бодлого. За ариун тэр төлөвлөгчийн асуултанд хариулъя. Энэ жилийн өвлийн наадам 14 жилдээ зохион байгуулагдсан.
Монгол Улсын засгийн газраас өвлийн наадам, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн нэмээд арга хэмжээнүүдийг зохион байгуулах чиглэл өсний дагуу энэ арга хэмжээ бол хуваарь өдрөө календарын дагуу зохион байгуулагдсан. Төсвийн хувьд 198 сая төгрөгийн төсвийг гаргасан. За энэ оролцогчдын хувьд нийтдээ 1500 орчим тамирчин спортын болон үндэсний спортын 8 төрлөөр 2 өдөр турш өрсөлдсөн. Олон улсын шин чанартай 1 тэмцээн, мөн улсын шин чанартай 3 тэмцээн, хотын шин чанартай 5 тэмцээн зохион байгуулсан. Гадаадаас 46 тамирчин ирж оролцсон. За үзэгч үйлчлүүлэгчдийн тоо 10,000 орчим үзэгчид ирж сонирхсон гэдэг тоо байна. Энэ дотроо гадаадын жуулчин 180 орчим жуулчин ирсэн гэдэг тоог бид нэр судалгаар гаргасан байгаа.